За Монгол Ардын намын 9 дугаар баг хурал энэ 7 хоногт болсон. За уг хурлаар Монгол улсын дараагийн ерөнхий сайдад шадар сайдын үүрэг гүйцэтгэгч хүрэлцэхийг дэвшүүлсэн. За улсын хурлын дараагийн инх болд шинэ ерөнхий сайдын томилгооны талаар ерөнхийлөгч Баттулгатай өнөөдөр 13 цаг 30 минутын үед зөвшөлдсөж шадар сайдын үүрэг гүйцэтгэгч хүрэлцэхийн нэрийг дэвшүүлснээр танилцуулсан юм а. Зарим ерөнхийлөгчийн зүгээс 1 цагийн дараа хариу хүргүүлэхээр болсон юм. За ерөнхий сайдад нэр дэвшиж буй хүрэлцэх засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй гэдгээ баг хурлын үеэр илэрхийлсэн байдаг. Тэгэхээр шинээр байгуулагдах засгийн газарт 13 яамтай байх нь тодорхой болж байгаа юм а. Зарим Монгол улсын ерөнхийлөгч Баттулгын зүгээс Монгол улсын ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшөлдсөн хүсэлтийн хариуг улсын хурлын дарга инх болдод өгсөн юм а. За ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг улсын хурлын дарга инх болдод Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга инх болд гардуулан өгсөн юм. За уг хариу албан бичигт Монгол улсын их хурлд ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай Монгол улсын их хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын нам нь ухнаагийн хүрэлцэхийг Монгол улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2017 оны 9-р сарын 27-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгчд өргөн мэдүүллээ. За Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 2 заасан бүрэн эрхийн дагуу ухнаагийн хүрэлцэхийг Монгол улсын ерөнхий сайдаар томилох саналыг Монгол улсын их хурлд оруулж байна. За ухнаагийн хүрэлцэхийг Монгол улсын ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг улсын их хурлаас хүсье гэсэн байна. За ингэснээр 10 дугаар сарын 2-нд нээлттэй хийх намрын чуулганы эхэнд ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх боломжтой болж байгаа юм а.